Би бол Монгол цэрэг. Би Монгол улсын иргэдэд үйлчилдэг. Би цэргийн хүн. Би үргэлж тулааны талбарт эхэндэн зогсон. Би хизээч үүнээс шантрахгүй. Би хизээд өргөсөн тангарагтаа үнэнч байна. Би өөрийн зэвсэг техниктэй эзэн нь байх бол. Би эх орон донхолдсон дайсны эсрэг зогсоход хизээд бэлэн. Би бол эх орноо хамгаалагч, энхийг сахиулагч. Би бол Монгол цэрэг. Би бол Монгол цэрэг. Би Монгол улсын иргэдэд үйлчилдэг.
Би цэргийн хүн. Би үргэлж тулааны талбарт эхэн бин зогсон. Би хизээч үүнээс шантрахгүй. Би хизээд өргөсөн тангарагтаа үнэнч байна. Би өөрийн зэвсэг техниктэй эзэн нь байх бол. Би эх орондоо халдсан дайсны эсрэг зогсоход хизээд бэлэн. Би бол эх орноо хамгаалагч, энхийг сахиулагч. Би бол Монгол цэрэг. Сэлэнг аймгийн Сүхбаатар цэргийн хүрээний офицер ахлагч, гэрээт цэрэг болон хугацаа албаны түрүүч байлагч нараа бэлтгэл чөлөөнд байгаа Ахмад Даачдаа Сэлэнг аймгийн нийт иргэдээ эзэн Чингис хааны байгуулсан их Монгол улсынхаа буурал түүхийг өртөөлөн Монгол цэргийн дайчин уламжлалыг өвлөн үргэлжлүүлж буй та бүхэндээ 1921 оны 3 дугаар сарын 18-нд Хяактиг орчимд байгуулсан Монгол ардын журам цэргийн анхны ялтын өдөр буюу орчин үеийн зэвсэг түвшнийг үүсгэн хөгжүүлсэний 95 жилийн Монгол цэргийн өдрийн баярыг тохиолдуулан аймгийн цэргийн штабын хамт олон болон хувайсаан чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Монгол орны хөгжил цэцэглэлд ардчилсан нийгмийн байгуулалт нь ямагт улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд амин холбоотой байдаг. Одоо ч байгаа бөгөөд энэ үйл хэрэгт зэвсэг түвшний хүчин онцгой үр гүйцэтгсэн гавьяатай юм аа. Эх нутаг, газар шороо, элгэн саднаа харийн түрэмгийлэгчдээс хамгаалan төр түмний итгэл найдварыг хүлээж эх орныгоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр хүндтэй үүргийг гүйцэтгэж түүнд ухамсарт амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвараа бүрэн зориулсан үе үеийн дайчдын гавьяат үйлсийг баярын өнөөдөр хүндэтгэн дурсахад таатай байна. Монгол ардын журам цэрэг бүрэлдэн бий болсноор Монгол улсын зэвсэг түвшний байгуулалтын шинэ үеийн эхлэлийг тавьж морьт цэргээс морьт механикжуулсан цэрэг, мот буудлагын цэрэг, улмаар ерөнхий зориултын цэрэг болон өргөтгөн шинжлэгдэж ирсэн бөгөөд 1990 оны заагаас мэрэгжлийн чиг баримжаатай зэвсэг түвшин болох төрийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа нь өнөө үеийн бахархал мөн билээ. Энэ хөгжил дэвшил нь зэвсэг түвшнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цэргийн шинжилгээний бодлогыг гүнзгийрүүлэх, манай цэргийн багууд дэлхийн халуун цэгт энхийг сахиулах дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртөө биелүүлж ирсэн нь эх орны бүтээн байгуулалтын болон бусад шинэлэг өгөөд олон талд үүрэг зорилтууд зэвсэг түвшний өмнө тавигдж байгаагаар илэрхийлэгдэх болно. Ийхүү Монгол цэрэг Монгол улсын зэвсэг түвшний дайчин алдрын түүхийг улам баяжуулан хөгжүүлэх, зэвсэг түвшний өмнө тавигдж буй төрийн бодлого зорилтуудыг бүтээлчээр хэрэгжүүлэх нь та бидний эрхэм үүрэг болж байгааг онцлон тэмдэглэж байна. Баярын өдрийг тохиолдуулан Сэлэнг аймгийн цэргийн болон цэрэгдсэн байгууллагын хамт олонд болон зэвсэг түвшнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага иргэддээ эрүүл их, ад жаргал, сайн сайхан бүхнийг бэлэгдэн өрөөе. Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хэмэр үеийн үед мандан бадар тугаа. Би бол Монгол цэрэг. Би Монгол улсын иргэдэд үйлчилдэг. Би цэргийн хүн. Би үргэлж тулааны талбарт эхэн бин зогсон. Би хизээч үүнээс шантрахгүй. Би хизээд өргөсөн тангарагтаа үнэнч байна. Би өөрийн зэвсэг техниктэй эзэн нь байх бол. Би эх орондоо халдсан дайсны эсрэг зогсоход хизээд бэлэн. Би бол эх орноо хамгаалагч, энхийг сахиулагч. Би бол Монгол цэрэг. Унах тайханцж хөл дохын учир тунгалаг толооны шанднаас болон тайвалаа завдж аршаан намсхийн учир бид Монголдон мэндэлжээ. Тийм ээ. Гурван голын бичвэрлэгтэй гангасан шаргал трендлүүтэй бүгүүлбэрийн сэтгэлийн шингээтэй гүн сэтгэгчүүдийн бахархал болсон мөрдөст нь та бүхэндээ яруу алдар 95 жилийн халуун баярын мэндийг өргөж өгшөөе.
ингээд эрхэм хүндэт та бүхэндээ винчтэй дэвшүүлэг байгууллагуудыг урьж өргөх гэж байгаадаа төлөвийг татаа байна. Хаан Чингисийн мордын түрээ тоглог үлдсэн хатан зэрэг Сүхбаатарын уухайн дуу татан төгсөн агуу түүхийн алтан хоймор ард ирсгдийн үлгий болсон сэлэнгийн хэсгийн хэдийн тэгвэрсэн 43 дугаар ангийн хөшөөрч сэргвэт та бүхэндээ зориулаад цэргийн дууны попуригаар айдууны ихэнх зэгрээд өргөн барагч байна. Эрхэм хүндэт та бүхэн халуун алга ташигтаар өвтө авцгаано. Зурсан таамагтай Монгол улсад шинэ зүйл гэж үзүүлсэн. Түүхт 95 жилийн өмнө миний өргөе.
지금 만드는 것들이야 Эжийн хөвгүүд бид сүмбий хүрээрч хилэмэн байна. Ирхэн хүндэт та бүхэндээ Монгол Улсын Сэлэнгийн хэлийн бүрийн эрх төлөөлөгч хэлийн 243 дугааргийн захирагч Сүхбаатар цэргийн хүрээний захирагч Хурандаа Давин сүрэн захирагчтай хэлийн 243 дугааргийн Хэмэр залбаатай хэлчдийн мэдлэгийг өргөн төвшүүллээ. Аадар шаагч аймгийн өргөлөхөд аюул зарлаж томилолт өгөхөд аврал ирсэн эрсдэл бүхэнтэй ам өрсөн дулах тангарахтай газар хөдлөж ам шигэрэхэд галаар тургиж аим шиг нүрэлэхэд өглийг сүрж амьдрал бэлгэлсэн үйлс сариун цэрэг эрс онцгойгийнхаа ингээд их хүнд та бүхэндээ Сэлэн аймгийн онцгой байдлын газрын аврагч ахлагч Эрдэнэ даваа гөрж байна. Эрдэнэ даваа маань та бүхэндээ зориулаад алтан туриат ажнаа хэмээх сайхан дугаар айдууны өвшгэн зэграад өргөн барин халуун алгадтай шилтаар угтаа авцгаана уу.
баярлалаа. Хардаг хөл хэмээн цавчхыг мартаж өмгөөлсөн, хайлтаг ангинэн өгөхийг мартан өмөрсөн, агуу түүхтэй эх орныхоо хөлийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалдаг. Монгол улсын баатар жаданбийн нэхийчийн нэрэмжит хөлийн техник зүйн нэгдүгээр дэмжтэйг та бүхнийхээ өмнө өргөж байна. Монгол улсын гавьяа жүжигчин даваагүйгийн дэглэлд салхич шөвөө. Монгол улсын баатар жаданбийн нэхийчийн нэрэмжит хөлийн техник зүйн нэгдүгээр бүжигчид. Эрхэм хүндэт та бүхэндээ хурандаа ихсүх захирагчдаа Монгол улсын баатар жаданбийн нэхийчийн нэрэмжит хөлийн техник зүйн нэгдүгээр дэмжлэгчдийн нэмэгдэлээр өргөн барьж байгаа. Хөлийн техник зүйн нэгдүгээр бүжигчид Осло бүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дэслэгч Батсүх.
Хорондоо их зөвхөсгөрчтэй Монгол Улсын Баатар Жадан биений хийдийн нэрмжид хэдийн техник зүйн дүрэгийнхаа нийт бүрэлдэхүүний нэр өнөөс та бүхэнд яаж чарга хамгийн сайн самбарыг хүсье. Аран зэдудан түгнийхаа брендер алтан соёмбот төрийн түгэндээ залбирч ард олон түмнийхөө төлөө амгалан сэхүүлэхээр алхаж байдаг шүүхийн шинжилгээний албаны хамт олонны зүгээс мэдлэгээ дэвшүүлэхээр шинжээч цагдаагийн дэслэгч ангар гарагийг та бүхнийхөө өмнө урьж байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээж ангар гарагт баярлаа. Ашиг мөнхийн үйлсэн цагаан алдар нэрийн хуудсан цагдаа андгай тангарга үнэмгээ сагсан ариун үйлсийн эзэн цагдаа Морьт эргүүлийн тасгаас Морьт эргүүлийн жигсаалын цэргээс Монгол цагдаа үүссэн сэргийлэх цэргийн анхны салаанаас Сэлэнгийн цагдаа үүсэж зүгтсэн алтан булгт үүссэн анхны цагдаа амрыг сэгүүлэх энхийн цагдаа би тангараг өргөсөн төрийн цагдаа би сэтгэл минь Сэлэнгийн цагдаа ингээд ирэх мөндөд та бүхнийхөө өмнө Сэлэнгийн аймгийн цагдаагийн газрын ахлагч Баясгалангаа урьж байна.
Тийм ээ. Айрганд нардын дөөссөн хөгөөрэн ханаа гойдог шиг аяганд нүдийн наран дэлгэрсэн өвгдөөрөн хоймрон гойдог морд гэсэн наадмын дурдан тоосоор дээлэн гойдог шиг Монгол гэсэн 6 хүнсэгтэй бурханлаг нэрээр нь бид дэлхийд гойдгоо. Ингээд эрхэм хүндэт та бүхэндээ Яруу алдарт 95 жилийн халуун баярын мэндийг өргөн дэвшүүлсэн нийт байгууллага хамт олоннууд баярын мэдлэгээ дэвшүүлсэн явдалд баярлалаа. Өөрийн гэсэн газар шороог үлдээсэн өвгдээд өстэй сүн цацлаа өргөе. Мөрдөн ардынхаа нэрийг барьж тангаруулъя. Монгол улсын төлөө зүтгэе. Би бол Монгол цэрэг. Би Монгол улсын иргэдэд үйлчилдэг. Би цэргийн хүн. Би үргэлж тулааны талбарт эхэн бин зогсон. Би хизээч үүнээс шантахгүй. Би хизээд өргөсөн тангарагтаа үнэнч байна.